Контент боксын бүтээл цагийн ажилтан контент төсөл үзүүлж байна. Явсан гинэ. Юу гээ. Одоо чи хөтлөл явж чи найруулагчтэй. Би одоохондоо мэдэхгүй байгаа штэ. Юу мэдэхгүй байгаа гэж. За одоо бол манай цагийн ажилтан контент нэвтрүүлэг маань бол найруулагчийн ангийн 1-р курсын охинтой хамт одоо энэ UG аренад нэг юм юу болж байна. Нэг шоу болж байна. Энд дээр цагийн ажил хийнэ гэдгсэн. Яг аль руу гаргалээ. Тэгээ одоо яг бидэд бол 8:30-д ирэх хэрэгтэй байсан. Манай багийнхан ерөн жоохон хоцорсон. Тэгээ одоо цаг бол 9:20 болж байна. Одоо өвшөө ингээд ажил төрөлний эхэлсэн. Одоо дотор бол буужин чинь юу ч гэсэн яваад оръё. Шууд яваад оръё. Тэгээд хэдүүлээ ярилцаад лавлаа авчи. 2 та. Ой. Чи энд л явж исэн чи. За. Яагаад ах юм? Юу нэсээд? Орой манайха. Хайцны ажилтдаг байна гэсэн. За өглөөний минь. За. Асаа минь өглөөний минь. За би тэр жоохон хоцорчлоо уучлаарай. Ямар ч байсан охиноо авдирсан. Одоо манай охин болонгод радио телевизээ 1-р курсын оюут юм байна. Шоуны яг энд тайзны тавилт хариуцж ажилладаг. За. Найруулагч байгаа. Тэгээд мөнгөний найруулагчид авч ажилладаг. Тэгээд найруулагч өөрөө таскаа өгөөд, даалгаа өгөөд чиглүүлээд өгч. За тэгээд байлгдээ одоо тэгээд. Хоног гэдэг ч за. За одоо найруулагчдаар очие. Яахан байш. Ааша. Игчээ. Энэ ахаад явах чинь тий. Шоуны бэлтгэл ажил явагдаж штэ. Тий, одоо эн чинь болонгод яг үндсэн бичлэг эхлэхээс өмнө хэдэн цаг ингэж юу явдгийг. Одоо л биш үлээ 8:30-аас 1 цаг хүртэл бэлтгэл хийгээд бэлтгэлээ 2 цагаас шууд. Тэгээ шууд явах уу тий. Шууд юм. Нана өнөөдрийн зохиол хайд ирдэ. Гарааны дараа. Энэ одоо бичсэн мэдсэн мэтлэг байна. Явжлаа явах. Манайха явж байгаа. Зүгээр ингээл явж авахын аваад ахын хайл. За чи тэгвэл одоо энийг заяа. Өнөөдөр гарах одоо уран бүтээлчдийн дууны дараа одоо зингүү чи одоо энэ бүгднтэй танилцаад агимаа явж байгаа гол хувцс нь одоо жишээ нь дуусаагүй байна уу заяа. За. Хэдүүлтэй явж байгаа. Тий. Эхний ээлж нь. Хүмүүсээ дуу жүжиг бүгд сонсож байгаарай. Бүгд дараа хатман дотоод хатман бүгд сонсож байгаа. Өнөөдөр бид нэг бичлэгтэй байгаа. Өнөөдөр бид нэг цагийн ажил хийхээр нэг найруулагчийн оюут ирсэн байгаа. Нэг контент хийж байгаа. Та бүхэн тусад дэмжиж оролцоод өгөөрэй. Баярлалаа. Дээднийх одоо жишээ нь төрсөн бэлэн болсон нөө. Тэнгүүтээ энд нэг юм зураачдынхаас одоо тэр бейсболын зохиор тэр жижиг хэрэглүүд нь бүрэн байна уу гэдгийг чи чекж үзэх хэрэгтэй байх. Одоо юм дээр гяс үзээд тэгээд тэр борго эхлэхэд юу дутуу байна, юу бэлэн байна гэдэг чи надад бол хэлэх хэрэгтэй. Маркетинг ширхэг. Тий. За. Одоо явж юу яах? Хүмүүстэйгээ танилцаад. Ер нь ана дээр нь одоо айл хэсгүүд нь байрлаж байгаа юм бол 8. Чи манай шүүгч. Хараад энэ бүжигчдийн хэсэг юм байна. Бас мейкап. Энэ Монгол талын мейкап нь гэлөө. Сайн байна уу? Оролцогчдын мейкап. Оролцогчийн нөгөө талдаа энэ болонгод яг бүжигчд. Бусад бүхний мейкап хийж. Ахаа ийшээ байгаа юм уу те? Асуугаад тав. Яг одоо жишээ нь найруулагч туслахад энэ зүгээс яах вэ гэдэг лавлаад байгаа. За ойлголоо. Үндсэн бичлэг эхлэхээс өмнө болонгод за яг энэ дээрс нь энэ планууд явах гэдгээ хараад чеклээд одоо шалгаж байгаа гэсэн үг үү те? Ер нь бол бэлтгэл хийж яана л гэсэн үг байхгүй тий. Энийг унштай. Тэр бол зөвхөн хоёр ширхэг гинэ. Гоё юм би яс. Түн гулууцаар яах юм бол өхрийн хоёр ширхэг гулууц гэдэг энэ дэр бичсэн юм. Жижиг хэрэглэлтэй нь 2 гулууз гэж байна. Аха. Тэгэхээр яг чиний асуудаг чинь зөв бохгүй өхрийн гоё гэдэг яг яах юм бэ гингүүд чи энэ хүмүүстэйгээ холбоод одоо өхрийн гоё руугаа гарсан уу гэдэг ингэ явах нь шүү ойлгосноо. Чи өхрийн гоё хариуцсан шүү. Өхрийн гоё тэгээд үзүүлбэр байхгүй. Оюун уурална.
Найруулагч бүр уурлана. За энэ болохоор манай ледний хэсэг байж байна. Ледэн дээр гарч байгаа юмнуудыг ингэж яг хийдэг юм те зориулж. Тий. Одоо сүүлийн үеийн нэг телевизийн зураг авалт мавалт өөрөөсөө график нь амар болсон шүү дээ. Тэгээд бид нар чинь яг тэр дэлхийн тэр том одууд яг сүүлийн үед гаргасан гоё клипүүдийг одоо аль болох яг ойртуулж хийхэд бол графикуудыг бол аль болох ашиглаж байгаа хичээж байгаа тийм. Ер нь хэдий хэрэг хугацаа зарцуулах вэ? Ер нь одоо угаасаа өмнө нь ингээд өснүүдийг нь бэлтждэг болохоор тэгээд зүүж өгвөл нэг амар удахгүй. Нэг 20-30 минут ч хэлбэлээ. Сайн байна уу? Бид хэдийг нүрэ будахаар орж ирж болох уу? Ийм амар юм. Тий, нүрэ будахаар орж. Өөртөө аим гоё болж болсон. Хүүе нүрэ будаагүй энэ хөөе. Бид нүрэ будчихдаггүй ядаж. За болно шүү дээ. Тэгээ. За яа чи юу бол чи танилцсан хүн байгаа. За. За яа чи. Зүгээр шүү. Одоо оюун их дээр байгаа байхгүй юу? Голоц мах хэрэгтэй байлээ. Дууг нь мэдж байгаа энэ хоёр дуу. Мэдхгүй. Хагас дотол. За чи тэгвэл дараа яг одоо тэнд сууж байгаа чи энэ 3 ширхт байгаа заа юу. Тэр 3 дууг үзээдэх заа юу. Тэгээ энэ голоож ямар хэрэгтэй. Тэр өссөн бүхэгээд ямар хэрэгтэй яг сайн мэдчих заа юу. Ямар даал өгсөн? Юу яасан? Дуугаа судалж байгаа гэдэгсэн. Тэг яг өхрийн голооз ямар хэрэгтэй юм бэ? Ямар хөө байдлаар одоо тавьж болвол зүгээр вэ? Өөрөө чиний бодлоор найруулагч чиний үднэс гэдэг. Бас санал асууж байна найруулагч. Нөгөө гадна ирж байгаа бол одоо арга үжээд би яг энэ галтайгаа яг одоо үзэх болохгүй. Энийг хинээс асуух уу, тэрийг хинээс асуух уу гэдгээ энэ эдээс ингээ асуугаад энэ хоёрыг асуугаа яваад заяа. Ануугч одоо биш гэж бодож байгаа. Ануугч одоо. Тэр батаа одоо. Энийг нэг бенгалийн гал байгаа. Энэ гитарын дээр маах. Тэрийг нэг олж ирэн шээ. За дараагт юу болж байна? Жижиг хэрэгслийн ханах болохоор надад олддгүй. Тэр хүнтэйг яг танилцж амжаагүй байгаа болохоор. Жож гэдэг хүнээсээ сайн давж асуугаа заа. За. Сайн байна уу? Одоо нөгөө Бейонсегийн үзүүлбэр дээр галтай намар гарах юм байна. За. Тэгээд тэр нөгөө гал нь бэлэн болсон бол 11 гэхэд ир чинь болно гэсэн юм. Гал нь байгаа ш. Байгаа юу? Тий. Одоо гарахад асуудалгүй юм шүү дээ. Тий. За баярлалаа. Ямар ч гэсэн гал юмнууд нь бэлэн байгаа л гэж хүмүүс нэрцэн л гэж. За тагаа яв. Би явчих. Явчлаа. Сагаал гараараа гэл. Телефоныг татчихгаа. Офтын сэрсийн байдлаараа. Оёт юм уу? Дадлага хийж байгаа гэсэн үг юм. Бараг л Тэр. ичгүй гоё шүү Гоё. За яаж юм бэ? Зүгээр. Сэтгэлийг чинь сонсъё. Үлзих хүмүүс ахгаа хүү. Та бүхнийг найруулагчид таалагдчихжээ. Тайсна оргилын үзүүлбэр гарахад бэлэн болжээ. Тийм биш ээ гэдгийг харуулсан PSY ахта баярлалаа. Баярлалаа. Ах маань одоо жоохон яачих юу те. Шүүгчтэй баярлалаа. Хасэд хөөнийг. Энэ дуугаа ингээд нэг цаг дугаар л явдаг юм уу? Энэ миний жоохон багсах болдго юм уу? Үхтэй. Уран бүтээлчтэй хамтрахыг удахгүй хүргэнэ. Оролцогчтой өөрийн биеэр очиж наад чинь зүгээр юм тий. Гээд оролцоод уулзаад Нэг хоёр. Тэгээ одоо энэ манай охин болохоор радио телевизийн 1-р курсын оюут найруулагчаар сурч байгаа. Тэгээ өнөөдөр туслах найруулагч одоо ямар хөө оролттой байдгүй. За ингээд одоо бүх баг бүрэлдэхүүнтэй яг яаж харьцдаг гэдэг одоо суралцж яваа хүүхд. Тэгээ та одоо ингээд өөрийнхөө одоо энэ найруулагчтай харьцахад ямар асуудлууд байдгүй тэр талаасаа манай хот гой зөвлөгөө өгөө. Жүжигчин уран бүтээлч хүний гол ажил бол хүн судлал энэ амьдралыг судлаад байгаа ш. Би бол тэгж бодод тий. Хүнээ сайн судалж иж, хүнтэй сайн харьц сурж иж дараа нь чи хүн өдөртөх. Тийм байгаа сте. Хүн найруулна. Найруулагч хүн чи маш унших хэвээр, маш их судлах хэвээр.
эмч хүнийг, цэргийн хүнийг, дарга хүнийг, амьдрал үзсэн зовж зүдэрч яваа хүнийг, эсвэл сагаж буруу амьдарч яваа хүнийг чинь бүгднийг судалсан байж чи найруулга юм. Худлаа попро дэдгүү, тий? Худлаа найруулагч тоглоод дэдгүү. Зүгээр яг хүнтэйгээ гоё харьцаж чаддаг, ажлаа мэддэг, өөрийгөө олцсон гоё хүнтэй харьцах хамгийн гоё гэдэг. Тэр нь залуу байхад хөгшин амар алгасаа найруулагч байхгүй зүгээр юмаа мэддэг, юмаа төлөвлөсөн хүн бол намайг Цолон баярыг энийг ингэж хөтүүлээгээд харцсан хүн бол болж наа чин болохгүй наатахаа болж наа чин болж ингээл болоо байхгүй юу гэд ярилцаад тэргүй байдаг аахгүй. Ер нь юмаа мэддэггүй хүн бол хүн зовоодог. Ер нь бүхнийг ойлгоцсон хүн бол хүнтэй ажиллахад аяга гоё байдаг. Магадгүй тэрхийн эмоцондоо ууралж болно. Энд чинь амар хэцүү ажиллахгүй юу? Стресстэй шүү дээ. Энэ олон хүн цаг нартай баригдсан болохгүй юм ингээд. Гэхдээ чи новшин чи яах гэдэг юм бэ чи гэд нэг хилцэн байж болно. Найруулагч ажил дуслаа. За найруулагч байгаа уучлаарай. Түрүүн үнэхээр уураа. Чи ч гэсэн яаж яхад ингээ өгөнд орохгүй. Тэрэн дээр уучлаарай. Ингээ салах юм бол чи гоё шүү дээ юм зү. Баярлалаа. Хичээл орчихсон үл чи. Тэстэг байлаа. Дахиад яг бодож ирсэн юм бол ярьлаа. Энэ нь бас тийм. Баярлалаа. За хоолны цаг болсон байна. Тэг үү? 12:20 болж байна. 2:20. За авна одоо. 제일 식대로. Тайчи. Яваад. Яваад. Аха. За Тэгээд яваад. нэрлэгч одоо ингээд дээгүр мэгүүд бүгд нөгөө нэг амар яараа ажилтай. Тэгээд надтай нэг тэгээд амар тоож юм яриад ах хүн байхгүй байгаас болохоор яг хэдэн минутын дараа гэдэг нь мэдгүй. Ямар ч үсэн эхнээсээ бол Джеймс Брауны үсийг янзлаад болоо. Тэгээд Оргил ах ер нь бол бас болцсон. Тэнгүүтээ Савга ах үсээ янзлажсан хаа. Нэрлэгч би дэшээ гарлаа. За баярлаа. Бэлээ. Өчигөө сүртэрдэг гэж. Доор юу болж байна? Даагааруу. Ер нь бол эхлэхээс бүгд л бочинж. Чиний хариуцсан ажиллагаагүй болсон. Минийх гайгүй. Одоо нөгөө зэрэгтэл дүүрчих юм бол зэрэгтэлтэй үгүй. Зэрэгтэл дүүрсэн юм. Арай дүүрэг байна. Одоо юу эхлэхэд? 9 минут. Одоо хоёроос ингээд шууд бичлэг нь эхэлдэг. Яг за 6 дугаар камер орж ирээрээ. За бүгд диафрагм ашиглаж. За одоо ийм байгаа. Тайзан дээр болж байгаа тоглолтыг 14 камераар зэрэг бичнэ. Энд сууж байгаа найруулагчийн хувьд яах вэ гэхээр тайзны найруулагчийн хийсэн тайзны дуучны энэ гоё перформанс үзүүлбэрийг сүүлийн байдлаар нэгтгэж гаргаж байгаа гэсэн үг байна. Бүх өөр камерууд байгаа ч гэсэн камерын план дотор байгаа хүмүүсийг те яаж барих уу, одоо бүр юм томоор барих уу, эсвэл деталь барих уу, эсвэл дундаж барих уу гэдэг. Тэгээд энэ бүхнийг энд сууж байгаа найруулагч өөрөө найруулад энэ 14 камертаа энэ чинээс одоо энэ интеркомоор яриад захиалгаа өгнө. Дэлхийн шоуны хувьд бол одоо жишээлбэл яг энэ дэлхийн формат учраас хөтлөгчийг яг ийм планаар барих ёстой гэсэн юм байна те. За үндсэн формат бол одоо хүн бүхний юу хийх ёстойг, яаж хийх ёстойг заавчилсан лам багш нар чинь ингээд нэг юм судартай байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан тийм энэ нэвтрүүлгийн тийм судар байгаа гэсэн. Хоолны жорг гэдэг шиг. Хэрвээ хийхгүй бол яах вэ? Тэгвэл хоолч амтгүй болно. Хоолч амтгүй бол ресторант хийж тэр идэхгүй гэсэн. Огийн саунд хаягдана. Шууд овчхон яриа явчих уу? Тийм овчхон яриа л явчих. Бид нар гэрлийг зүгээр л хамаа намаагүй асаачих юм бол тэр лайв концерт шиг яг түн шиг болж чадахгүй. Энэ 8 номерыг гэрлийн балансын хувьд, за гэрлийн тоглолтын хувьд, өнгөний хувьд, за нүүрний гэрлийн шилжилтийн хувьд яг л адилхан байх хэрэгтэй. Гэрэл байхгүй бол бид юу ч харж чадахгүй гэдгийг л одоо яг энэ тод жишээ нь энэ л өрнөдөг л дөө. Одоо энэ одоо 250 гаруй гэрлийг энэ ингэж холбоно гэдэг чинь бүхэл бүтэн бараг 10 хоногийн ажил болж байгаа шүү дээ. Тийм. Энэ бас нэг онцлог байгаа. Бид яг гадны контент гэж ярьж байгаа боловч энэ дээр засагдсан байгаа лед яг энэ дээр тавигдсан байгаа гэрэл дандаа монгол хүмүүсийн өөрсдийнх нь оюун ухаанаар бүтсэн юмнууд шүү. Түүнээс биш гаднаас дүүрээс юм биш. Би бүр үнэхээр амар их мэдгүй юмнуудыг сурч авч байна нэрээ. За окей баярлалаа. За баярлалаа. Одоо чи амжилт. За энэ шоу маань шууд эхэлж байна. За. Одоо тэгээ ерөнхий найруулагчаа дагаад ингээд ажиллаа хий. Найруулагчаа одоо явж шалгахгүй. Тэгээд яг хэдэн минутын дараа бэлэн болсон. За. Джеймс Браун бол бэлэн болсон юм байна тий. Ер нь бол бэлэн болж байна. Джеймс ингээд одоо өрсөний анцлаад байсан. Аюу маркчийн неон бодолтын одоо хийж байгаа. Тэгээ хувцс нь бол бэлэн.
арил бараг бишэн байгаа. Хувцас авсаа болоо. Шавгаа хийсэн. Би зургийг авчиж болох уу? Баярлалаа наа. Юм асууж байгаа. Боломжтой. Одоо нөгөө ихний 4 дугаараа чек хийчихсэн байхгүй. Одоо юу нь бол бэлэн болог хувцасраа өмсөөгүй тийм бүжигчин жүжигч байгаа болоо. Яг ямар хавцтай явж байгаа мацаагаас дүгнэл. Эхний 4 дээр үү? Бүжигчд бол угаасаа одоо зөвхөн Джеймс Браун дээр л явж байгаа. Бүгд эхний юун дээр гарчаад буцаж ирээд дандаа хувцас салаад байгаа. Оролцогчдод одоо эхнээсээ ингэ орж ирээд юмсч. Дагийн ихч гэж хайлуулээ. Дагийн ихч үү? Маск. За. Таны дээгүүр хэвчлэлд болгочлаа. Одоо нөгөө зэрэгтэй мэдээлэл өгчих гинэ. За нүүрний гэрлээ өгч. Нүүрний гэрлээ өг. За. За сайн байцгаана уу? Өнөөдөр хүрэлцэж ирсэн зэрэглэлийнхэндээ баярлалаа. За тэгээ одоо манай яг түшин шоу маань эхлэгчийг 8 дугаар яваад тэгээд дуусна. Голтой 20 минутын тасарчлагаатай. Энэ шоунд та нарын манай алга ташаалт те эмоц тэр бүх одоо ялангуяа сүсийнхаа та нарын эмоц айгүй хэрэгтэй байгаа шүү. Алгаа ташаад орилоод өгөөрэй. Баярлалаа. За өнөөдөр бас манай батлаж хийж байгаа энэ оюутсан дүү. За телевизийн энэ entertainment show гэдэг одоо зөвхөн энэ 8 оролцогч 3 шүүгч хөтлөгч гэлтгүй 200 гаруй хүн ажиллаж байгаа. За яа. Би сая яг бүгдийг бодоод ирсэн мессеж гарснаа зүгээр сакраад ингэ сонссон. Бодлогын өөр, үйлдэлний өөр, ярих өөр ажил. Янда болог байна би. Дэлхийн хэмжээний одоо шоуны жорны дагуу чи яг эхлэлийг хийх гэж. Энэ асар том хариуцлага байна. Тэр нөгөө хичээл дээр үздэг зүйл чинь одоо ингээ амьдрал дээр яг бий болж эхэлж байгаа сте. Тийм бааз чи тэнд 4 жил суралт эхэл. Тэгээд илүү сайн ажиллах тусмаа яг ийм ширээний ард суунаа. Одоо энэ алтан боломжийг ашигла гэж хэлээ. Одоо яг хэдэн хэлсэн. Айгу азтай шүү дээ. Гачи ямар ч зүйл төвчлөөдтэйгээ таньсан. Нэг дээр камер байна, хоёр дээр байна. 11. За зарим камер нь энд орж ирээгүй байдаг байхгүй юу? Замтай камер чинь 4 байлоо. Тий. 7 дугаар камер нь кран байна. За 5 шүүгч байна. 7-оор эхлэх юм байна тий. 7-оор эхлэх юм бол зүгээр 7 дээрээ барьж идөө. 7 дээрээ барьж. Найруулагч жүжигчин Хаваагийн энэ лоогийн баазар 80-аад оны Октийн краш өргөө хамтлагийн бархан сах маань таарсан юм аа. Энийг нэрээд гаргах уу? За. Манай охиц тийш орсон. Юу л бэ ингэж? Нааш энэ цааш нь татаж болохгүй юм уу? Ингэж болно л доо. Арай барилт дандаа л. Европт өөрсдөө наач. Дараагийн үзүүгээр дээр бэлтгэх юм шаардлагатай байгаа юу? За уука дээр болохоор бүжигчд юм юу яа шил зүг жижиг хэрэглэлээс шилнүүд аваад 10 ширхэг юм гэрэлтдэг шилнүүд байгаа. Тэрийг бүгдийг нь бүжигчтэй юм хаваалж байгаа гэсэн. Андаа ингэ шилжүүлж байгаа. Андаа шилжүүлж байгаа гэсэн. За одоо тийшээ одоо тийшээ шууд тай зоргоч. Хөгжимчд
Манай бүжигчд гэлзаараа гинэ. Наа ган та хэдийг аваа буугаад ирсэн байхгүй юу? Хэсэм болоо. Та хэд юу бууж ах юм уу? Би нөгөө дэч аваад очих уу? Ерөөсөө бичлэгтэй аваад байгаа шүү. Октод энэ талаас гарч ирсэн мэт тий. Нөгөө талаас нь байгаа. Би тэгвэл нөгөө талаас руу явцсан. Монгол хөрөлтөө таньчсан байныг нь харуулж байгаа. Хамгийн чухал 2 цаг орогч. Заарай. Гаргацгаа. Энд чи одоо хэнийх явж байгаа лээ? Аюугийн хоо. Багтаж байна уу? Гурав, хоёр, нэг, яваа. Гоё нөө. Амттай нөө. Үзэхэд гоё сонирхолтой нөө. Ер нь ийм шоун дээр ирж сууж ирсэн үү? Үзчихсэн. Тэгвэл туршлагатай биш үү? Тэгээ юунд нь болоо байнга ирээд байна. Тэг яаж холбогдож яг энэ зэрэгтэлд орж ирдээ? Бас байна. Бас хаалга малга бах уу? Байна. Байна. Та
Хаад гоё гоё өстэй тий. Гоё нөө. Амар гоё. Амар гоё нөө. Ирчихсэн үү? Өмнө ирчихсэн үү? Идчихсэн. Үгүй ирчихсэн үү? Анх удаа ирж байна. Анх удаа ирж байна уу? Амар гоё юм. За чи одоо хий ярина гэдэг араас орилоод байлаа. Чи өө зургатаар үзэх яг энэ дүүц хоёрын ялгаа нь хэрэг? Энд аягүй гоё юм. Энд Эндээр нь үзэхээр гоё. энэ өнөөдөр яг хүрээд ир гэж хин чамраа хэлсэн. Манай аав ингэж хэлээгүй. Аамаа нэндэж. Ажилт юм аа. За энэ завшааныг ашиглаж чи нэг аавдаа нэг сэтгэлээ хэлээч. Аав дайртай шүү. Тэ энийг үзүүлсэн баярлаа. Өөг нэгээд 8 цагт ирдэггүй юу? Тэгэд энэ бусад зүйлийг барих гэж одоо энэ заалыг барих гэж шөнийн 2 цагт ирнэ. Өглөө өөрөөр чирнэ. Жил дөгөө өөр хөлчтрээд тэгээ. За аав чинь тэгээд ийм лаг дэлхийн хэмжээний шоунд ингэж оролцдог ийм мундаг хүн биш үү? Энэ чинь хүн болгон дуртай хийгээд байгаа хүн биш байгаа зү тий. За баяртай. За манай бүжигчд хурлаараа гинэ. Бүжигчд хурлаараа гинэ яваарай. Дараа нь гарах хөгжимчд юм байна те. Бүжиг хин зохиод юм. Зохиохгүй шүү дээ бид нар шүү дээ. Одоо яг хаан хийж байгаа тоглолтын нь юу? Тоглолтын хараа дөөрөөгөө ичт юм уу? Тэгвэл чинь одоо яг энэ бүжиг хэд хоног болсон байх вэ? Энэ бол жоохон юу н ажилладаг байж. Хүмүүс 7 оны хугацаа шүү дээ. 7 оны хугацааныхаа хоёрт нь бол ингээд хэдэн гараа байна те. 8 үзүүлбэрийн хэдэн бүжиг байна те. Бүгдэнд нь бүжиг байна 8 үл ингээд 7 оны байна шүү дээ. 10 жил юм уу? 10 жил шиг үү те. 11 дэх. 11 дэх юм уу? Хитэнэс бүжигч гэсэн чинь. Одоо би ер нь бүжиглээд 4 жил болж байна. За амжилт. Манай хөгжимчд түр дэшээ байж идэх үү? Уух болохоор би хүрээд ирээ. Камерион. Шоунд орох болсон шалтгааны хүмүүс тандаж бас нэг үг хэлэх үү? Энэ сайхан эмоцтой үзүүлэх. Ер нь бол октодтой амлцсан юм аа. Тэрэндээ чирэгдээл яваад байгаа. Тэгээд октодтой л нэг сайхан сэтгэлүүлтэй тэдний хүслийг биелүүлээ гэдээ яваад байгаа маа. Баярлалаа. Гоё шүү. Гоё. Мундаг. Crazy right now, got me hoping you please me right now.
5 цаг болчихно. Одоо хамгийн сүүлийн хин блэ? Одоо чамд ингээд боломж олглоо шүү дээ. Яг одоо ингээд тайзны ард байна, бичлэгийн ард байгаа. Тийм учраас ийм оролцож байгаа оролцогчдоос нэг ийм асуулт асуучихсан гэдэг бодол байдаг гэсэн үү? За одоо хашаалаад. Тэ яг өөр яг хэн байгаа даа? Хэн байгаа? Өөр яг хэн? Ингээд яг царайны чарт юм байна. Өөр яг хэн бэ? За Maroon 5-ын дууч Адам Твайн байна. Ярилцлаа буугаад ирсэн. Хизээ Монголд ирсэн бэ? Яа тий. Буугаад ирсэн бууж ирээгүй шүү. Хаана? Буугаад ирсэн уцны өрөөр орсон шүү. Дөнгөж сая орж ирээд нэг шоунд дуулчаач ихээр одоо хамтдаа ирчээд Монгол улс ямар хөө санагдаж байна? Гоё штэ тий ялангуяа энд сууж байгаа хүмүүс бүгдээ гоё. Та нар ер нь одоо энэ сай маа ийм ингээ Beyoncé гэдэг та нар ер нь нэг шоунд ер нь байжсэн уу? Өмнө байжсэн тий тайсан ардвал ингээд аягүй их фестивалууд дээр таардаг. За ингэж бодлоо зүрдээ тэмэргээ нөө би эмхтэй шүү. Би чинь бүр дараа бүр ингээд юу хэлсэн шүү дээ. Юунаасаа ичээд юугаар дараал зогсоодсэн чинь. Бас эрэгтэй хүмүүс тэгж явах гэсэн юу хэцүү юм бэлээ. Салбараад эмхтэй гэдэг шүү. Одоо яг болчихсон чинь дээ. Сэмэнэ. Оноо гэж юм та? Тэгээ оноо гэж юм. Хэр вэ? Оноо. Онооч хамгийн хэцүү тий. Ягаад тэр энийг энэ амар нарийн ингээд тооцоолцсон энэ нэг юм барууныхны бодод болцсон энэ тусгай арифметик байгаа байхгүй. Одоо би их олон юм шүүсэн. Тэгээд зарим юм дээр энэ хоёр тэнцээ 5 оноо хүч идэрж болдог байхгүй. Энд дэр тийм байхгүй. Заавал дараална. Алдаатай байна гэж байхгүй ийм юм. Харин 12 онооны хувьд 11 байхгүй болохоор огцом ингэж солигддог. Олон улсын яг ийм дэлхийн хэмжээний шоуны контентын өгөгдөн шал өөр байхгүй. Тэгээ эн чин дээрээс нь бид нар хичнээн оноо өгсөн ч гэсэн нөгөө өөрсдийнхөө оноогоо өгөхөр шал өөрчлөгдчихдөг. Одоо ингээ баазар иргээд дараагийн одоо оролцогч дараагийн хүнийг одоо яг түн шиг болно гэж байна шүү дээ. Тэрийг яа гэв та санал болгоод юм уу яа дээ. Гүүг бид нар нөгөө нэг цаанаас өгсөн чи ор дээр ямар хөө юутай байд юм бэ? Бид нар бол тэнд ямар санал өгөх боломж байхгүй. Бас одоо чинь тэр баазар таасны дараа бид нар зөвлөмж өгөх боломж байхгүй. Тэгээ бид нар нэг уулзахгүй байгаа шүү дээ. Би бас ядаж нэг баяр хүргчмээр байдаг байхгүй очоод. Таньжгаж бүгдээр ингэ. Нэрээс гоё ойш миний дүү мүү гिचмээр байдаг гэж уулзч болохгүй. Амар сэдвэр ирж байгаа. Цаг харахад энэ графикийн өрөөнөөс ингэ шууд харахад 6 цаг болж байгаа хгүй оройн 6 цаг болж штэ. Ингээд ягчи 3 сая төгрөгийг Голод банкны хөрөнгөний тасалд байршуулад хүнээний үгийг хүлээн авах аврагын шаталаа 3 сая төгрөг. Монгол орны хөрөнгөний байлдан агуулах хамгийн чухал гайхалтай зүйлүүдийн зэрэг хугацаа үргэлж чамд хөрөнгөний явуулсан дахин баярлалаа. Өнөөдөр зэрэг цосон зэрэг зэрэгдээ баярлалаа. За бид нар 10 дугаар үжигчдээс нэг 8 дугаар хэмжээний хамттай ирээ. Одоо бид 2 даваа үргэлээ. За нэг багийн хөдөлт баяр хүргэе. За одоо ингээд шоу дуусаад өглөө 8:30 гэж эхэлсэн. Бид хэд гоцорсон. Тэгээ ерөнхийдөө та хэд бол ажил эхэлсэн байсан. Тэгээ шоу ингээд яг бүтэн бичээд дуусах хугацаа дуусаад яг бидэд одоо камера зоогод бол 6:36 болж байгаа байхгүй юу? Манай охин одоо хэр нэмэр болов уу? Нэмэр болж чадав уу? Өдрөөс өнөөдөр бол 8-аас 6 цаг 10 цаг ажилласан байхгүй. Би ярих чи одоо өөрөө дэш сурж авсан бэ? Тэр нь бас чухал байна. Энэ шоуны ард ийм их хүн ажиллаж байгаа гэж ерөөсөө бодоогүй. Би үнэхээр нэрээ дэшээ пүүл рүү гараад гайхлаа. Тэгэл зөндөө олон мундаг хүмүүсийн яриаг сонслоо тий. Үнэхээр найруулагч гэдэг чи ямар чухал хүн бэ? Ямар чухал мэрэгжил байдаг вэ? Ямар хэцүү бүхнийг даван туулдаг вэ? Нэг баг хамт олон гэж яг ямар хүмүүс байдаг вэ? Бүгд яг дааж авсан ажлаа хийгээд ингээд явхад надад ч гэсэн нэг тийм өнөөдөр бол хүндрэлтэй юм байгаагүй. Бүгд яг ингээд даасан ажлуудаа цаг тухайн үед нь
яг ингээд амар сайн биелүүлжсэн тэр надад бүр амар таалагдсан. Маш сайн зохион байгуулалттай байсан. Тэгэхээр олон хүний чинь зөвхөн ЗБ зохион байгуулалт маш сайтай бол бүх ажил ингээд ямар ч асуудалгүй ингээд дуусдаг. Тэгээ энэ бүгдийг зохион байгуулах гэдэг чинь бас найрал шүн юм байна байхгүй юу? Чи тэгээ жишээ нь одоо зүгээр яхад зүгээр найзуудынхаа том зүгээр шоу зохион байгуулагч бас юу найрал. Ахаа. Яг тийм өнөө. Тий. Зөвхөн шоу зохион байгуулах нэг өдрийн оройн яаж гоо сонирхолтой байх эсвэл ямар найзыг авчрал энэ өдөр гоё өнгөрөх үгээ тий. Тэр бүгдийг чи өөрөө яг жишээ нь хийдэг. Төрөлхийн чанартай байна шүү дээ. Тэгээ найрал шимэр чадах юм уу чадахгүй юм уу гэдгийг ерөөсөө өөртөө маш сайн харьцаж үзчихээ сурахгүй болвол одоо тэр яг олон хүүхдүүд одоо зөвхөн сургууль төгсөөл нэг тийм соёлтой зэрэгт болоод төгсчдөг. Энэ дэлхийн хэмжээний шоу нөр бүх юмаа хуваарлцсан байсан. Чиний өнөөдрийн энэ жижигхэн ажиллаар ерөөхдөө энэ шоу яаж үрддэг юм те энэ дэлхийн хэмжээний шоу ямар гэдгийг үзэгчд ойлгож байгаа бол найруулга гэж ямар хүмүүсийг харьцаж удирдах ажилтгийг гэдэг өнөөдөр анзаарсан баг. Тэгээд энд ямар олон баг ажилтдаг юм бэ? 240-50-аад хүн энд ингээд 7 хоногийн турш нүдэж 2 цагийн эфир гаргадаг. Тэгэхээр энэ бол өөрөө маш том багийн ажил, маш том одоо хөрөнгө санхүү, итгэлцэл, ойлголцол, нойр, хүндлэлтэй бүх юм явагдаж штэ. Тэгээ энэ бүгдийг зангид ямар гоё харагдтыг те. Одоо яг энэ хүмүүсийн л одоо юугаар бүтэж байгаа байхгүй те. Яг энэ хүмүүсийн яг энэ одоо ингээд итгэлцэл, ойлголцол энэ уран бүтээл яа энэ том баг ингэж ажиллаж тэр олон дуучид уран бүтээлчдийг Монголынхаа тайзан дээр буулгаж штэ. Тэгээд энэ дээр ажиллаж байгаа маш их ур ухаан, хүч хөдөлмөр ордог бүх хүмүүс өөрсдийн үнэлгээтэй ажилладаг. Тэгээ өнөөдөр бол одоо бид манай контентын гол зорилго бол нөгөө ажилласан хүүхдэд цалингийн өгдөг байхгүй юу? За одоо тэгээд ямар ч өнөөдөр нэг өдөр чи ажиллаж үзлээ. Телевизээр ялангуяа чи тэгэхээр бас азтай байна. Энэ шоуны ард ажиллаж үзнэ. Маш том төслийн ард ажиллаж үзлээ тий. Тэгэхээр чи бол эндээс нэлээд дурслаа эсвэл илүү гоё мэдрэмж эсвэл гоё спорт уран хуурч юм тийм янз бүрийн зүйлийг чи авсан байна эндээс тий. Тийм учраас өөрийгөө сайн сонсоод өөрийгөө энэ мэргэжлээ үнж байлгаад тэгээд өөрийнхөө мэдрэмжийг сайн хөгжүүлээрэй гээд телевизээс ямар нэг өдрийн цалин өгсөй юм байна. Тэгээ би тэрийг өгье. За ингээд. За баярлалаа. Ямар ч байсан танаа байгууллага одоо ингээд боловсрол телевиз яг түн шиг энэ дэлхийн хэмжээний шоуны арталт болж байгаа бүх зүйлийг ингэж нээлттэйгээр ямар нэгэн хаалтгүйгээр ямар нэгэн тавилт байхгүй. Манайх бол ерөөсөө яг л ажиллаж байгаа процессыг харуулдаг. Нөгөө хүүхдтэй ч гэсэн ингэж ингээрээ тэгээрээ гэж зөвлөхөөс илүү ажиллаад хий. Энд ажиллах гэж ирсэн. Тэгээд ажиллаж чадсан бол цалингийн нөгөө л гэдэг зарчмыг тавьдаг байхгүй. Тэгэд ингээд танах өнөөдөр ингээд бүх юм гоё нээлттэй байлгаад манай хүүхдийг маш үнэтэй эзээч амьдралд нь хинч зааж өгөөргүй ийм гоё том боломжоор гаргаж өгнө гэдэг бол үнэхээр гайхалтай чи азтай байна. Тэгээд ерөөсөө боловсрол телевизийн бүх хамт олонд маш их баярлалаа. Тэгээд одоо тусгаалan баярлалаа гэдэг нь манай нэвтрүүлгийн төгсгөлд гарнаа. За тэрийг хүлээж аваарай. За бүгдээрэнд нь баярлалаа. Яг түн шигийнхэн бол яг түн шиг л байхын тулд маш их ажилтдаг юм байна. За тэгээд ахын дүү чи өөрхөн зорьсон яг найруулагч яг хин шиг баймаар тэрнээсээ илүү болоорой гэж хэлье. Баярлалаа. За амжилт. За баярлалаа. За савта. За баярлалаа. За яах вэ? Гүг энэ чи өөрөө гоё манай нөгөө төрний дугаарыг үзээ гоё таалагдаа яг мэдрэмж төрөөд бид нартай холбогдсон бид нар бол ямар нэгэн одоо ашиг сонирхол биш олон нийтэд энэ ажил хөдөлмөр юу байдаг тэрийг л харуулах зорж байгаа. Тийм учраас энэ төсөл дээр өөрсөнд баярлалаа. Манай төсөл одоо хаач очиход бэлэн байдаг. Тийм шүү. За баярлалаа бүгдээрэнд нь баярлалаа. Сайн найруулагч байна. Төсөөд хүрээд ирээрэй. Хагас жилийн хугацаанд ингээд телевизээсээ гадна яг энэ контентэд зориулж 250 хүн ажиллаж байгаа гэсэн юм уу? Гэр бүл болгонд айл болгонд л ингээд инээ төр баяр баясныг оройч гэсэн тий өгчөө тэр хүмүүс гоё унтаж ш гоё амрын ш тэр л одоо ингээд телевиз ажилладаг хүмүүсийн гол зорилго. Гэхдээ соён гэрүүлэх чинь баярлуулах чинь тэнгүүлэх чинь тий энэ бид уран бүтээлч хүмүүсийн үүрэг тий. Яг тэр уран бүтээлч хүмүүс амар гоё яасан одоо ингээд ажиллаад дуусчихсан дараа амар хаппи. Энэ цоо тийм гоё тий. Үзэгчнэр бол үзэл таашаалаа аваа явлаа. Ард нь эхлэлт нь ч одоо ажиллаж исэн, дунд нь ч байдаг, төгсгөлт нь ч уран бүтээлчтэй байдаг тий. Тэр чинь л одоо бүр юутай зөвшгөө мэдрэмж шүү өрөө.
nights meet July when you and I were forever wild. The crazy days, city lights, the way you play with me like a child. Will you still love me when I'm no longer young and beautiful? Will you still love me when I got nothing but my aching soul? I know you will, I know you will, I know that you will. Will you still love me when I'm no longer beautiful? Dear God, when I do heaven, please let me bring my man. When he comes, tell me that you let him. Father, tell me if you can. Hold that grace, hold that body, hold that face. Makes me wanna party. He's my sun, he makes me shine like diamonds. Will you still love me when I'm no longer young and beautiful? Will you still love me when I got nothing but my aching soul? I know you will, I know you will, I know that you will. Will you still love me when I'm no longer beautiful? Will you still love me when I'm no longer beautiful? Will you still love me when I'm not young and beautiful? За баярлалаа рэпетс.